Жаасан байна уу? Өнөөдөр маш чухал яриа. 5 жилийн дараа дийлэнх хүмүүс ажил алдана. 10 жилийн дараа мөнгө ямар ч үнд сэнгүй бол 15 жилийн дараа хинч ямар ч ажил хийх шаардлагагүй. Тийм элүүг чаг үе ирнэ. Ийм учраас эрдвийнхээ төлөө санаа жохгүй байж болно гэсэн. Хиймэл оюун ухаан робот бүх зүйлийг чинь бэлдээд өгнө. Бүгдээр хаан шиг жаргал. Ийм даваажин шиг амьдрал утгагүй эхлэх гэж. Яагаад гэвэл хиймэл оюун ухаан робот хоёр бүх салбарыг оруулж ирэх юм байна. Тийм учраас өнөөдрийн энэ яриа асар чухал. Бид нар ямар мэрэгжил сурах вэ? Ямар ажил төрөл эрхлэх вэ? Мөнгө чаа сураа шалгалт хэрэгтэй юм уу юм уу? Ирээдүйд яаж амьдрах вэ? Энэ асуултанд хариулт өгнө. Дөнгөж саяхан Elon Musk өөрийнхөө ярилцлагад энэ талаар маш дэлгэрэнгүй хэлсэн байна. За энэ Иран дээр тулгуурлаж аваад өнөөдрийн бичлэгийг бэлдсэн. За өнөөдөр маш аимшигтай. Ердийн хүмүүс гэж төсөөлж байгаа хгүй. Амьдрал нийгэм ертөнц бүхэлдэн оронгоор өөрчлөгдөх гэж юм л да. Энийг бол зөвхөн Elon Musk-ийн яраа биш. Өнөөдөр хиймэл оюун ухаан гарч ирээд бидний амьдралыг ямар эрчимтэй түргэн гэж хэлэхээс илүү төсөөлөхийн аргагүй түргэн өөрчилж байна. Энийг бид нар харж байна, мэдэрж байна, энэ дунд амьдарж байна. За тэгвэл өнөөдрийн ярих нэгдүгээр асуудал. Өнөөдөр дийлэнх хүмүүс хиймэл оюун ухааны талаар ойлголттой болчихсон амьдралдаа хэрэгжилж байгаа. Энэ бол энэ бичиг цаасны ажил боловсруулах. Тэгээ мэдээлэл хайх, тоочолж бодох. Ер нь л энэ бичиг цаасны бүх ажил бол асар богинохон хугацаанд хүнийг орлоод хиймэл оюун ухааны төр хийж байна. 1000 хүнээ хийх ажлыг 100000 хүнээ хийх ажлыг хиймэл оюун ухаан хэдэн секунд дотор өнөдөр хийж гүйцэтгэж байгаа. Энийг бол гайхамшигтай гэж одоо дийлэнх хүмүүс үзэж байгаа. Хэрглэж үжээгүй хүн бол ямар гайхамшигтай гэдгийг мэдэхгүй болж шүү. Гэтэл хэрглэж хүмүүс бол аль хэдийн мэдрээд хүлээж зөвшөөрөх хэлсэн байж байгаа юм. Тэгвэл одоо дараагийнхын шат нь эхлэх гээд байгаа юм байна. Тэр нь юу вэ гэх юм бол AI биш. AGI гэж. Тэгээ одоо ийм хиймэл оюун ухаан би болж шүү. Тэгэхээр AGI гэдэг нь юу вэ гэж ирэг. Хиймэл оюун ухаан өөрөө өөрийгөө бүтээх. Энэ үе хэлж байгаа. Өнөөдрийн ашиглаж байгаа энэ хиймэл оюун ухаан найруу AI боёо явчуу хиймэл оюун ухаан болбол зөвхөн суулгасан программын дагуу ажил байгаа мэдээллийг боловсруул өгсөн үүрэг далбарыг гүйцэтгэх. Тэгээ ийм чадвартай байгаа. Шатар тоглож чадна уу гэхдээ зэрэг шатар тоглож чадна. Гэсэн мөртлөө өндөг шар гэх юм шарч чадна. Ягаад гэвэл энэ робот бол зөвхөн шатар тоглодог робот. Энэ програм энэ роботод програмчлсан байж байгаа. Гэтэл хүн бол шатар тоглож чадна. Аннэ жирэгч өндөгс шарч чадна. Тэгэхээр дараагийн шатны AGI болвол ерөнхий хиймэл оюун ухаан болвол яг хүнтэй адилхан ажиллана гэж байгаа юм. Өөрөө сорно, өөрийгөө хөгжүүлнэ. Хийж чадахгүй мэдхгүй салбар гарах юм бол гялас хайгаад тэр чиглийн мэдлэг мэргэжилтэй болоод тийм ур чадварыг маш богино хугацаанд эзэмшээд тэр бай тухай бүр өөрийгөө хийж бүтээгээд ийм төвшин төрөх юм байна. За энийг бол AGI гэж байна. За ийм хүн шиг хиймэл оюун ухаан робот ноёрхсон цаг үеийг Singularity-гийн цаг үе гэж хэлж байгаа юм. Singularity гэдэг нь юу гэвэл технологийн онцгой цэг гэж байна. За энэ бол тесрэлтийн шинжтэй технологид өөрчлөлт гарах энэ цэг хэлж байгаа юм. За энэ тухай эрдэмтэд бол аль 1993 онд 30 жилийн дотор хиймэл оюун ухаан хүнээс давна гэж хэлсэн. За энэ онсон үг бол онсон байна. 2023 он гэтэл өнөөдрийн бид нарын хэрэгжилж хүнээс давсан хиймэл оюун гараа ирсэн. За энэ дараа Ray Kurzweil гэдэг эрдэмтэн ном бичиж 2045 онд Singularity болно гэж хэлсэн байж байгаа юм. За энэ бол судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаж байгаа
гаргаж ирсэн юм онлайн түгрэлт. Гэтэл биш та. Өнөөдрийн энэ бид нарын хэрэгжилж байгаа хиймэл оюун ухаан өөрөө өөрийн бүтээх чадвартай AGI болж өөрчлөгддөг. Хэн ч гайх юм баг. Магадгүй өнөөдөр ч үед магадгүй. Эсвэл аль нэгэн газар бүтээх хийжсэн байж болж шүү. Тийм учраас энэ Singularity-гийн 90 үе 2045 онд биш 2029 онд ирж болж шүү гэж хүмүүс харж байгаа юм байна. Elon Musk бүр 2029 он биш өнөөдөр 2026 онд нэгэнт ийм эрдэнэ рүү ороод эхэлчихсэн гэж хэлсэн байгаа юм. Elon Musk бол бас хиймэл оюун ухаан хүн төрлөختөнд занал хийл авчиж магадгүй сөрөг нөлөө асар ихтэй байж болж шүү. Сэрэмдэлж исэн гэж байгаа. Энэ хиймэл оюун ухааныг бий болж хөгжүүлэхэд Elon Musk маш их үр гүйцэтгсэн. Тэгэхээр энэ хүн бол хиймэл оюун ухаанаас болгоомжлох ийм байр суурьтай байсан. Гэсэн ч гэсэн өнөөдөр бол хиймэл оюун ухааны хүлээн зөвшөөрж эвлэрж амьдрах. Энэ асуудлыг энэ нэрандаа хэлсэн байна. Тэгэхээр Singularity-гийн үе хүрээд ирэх юм бол ганцхан ийм AGI байхтал ерөнхий хиймэл оюун ухаантай робот байхтал өнөөдрийн дэлхий дээр оршиж байгаа 8 тэрбум хүнээс илүү тэд нарын нийлүүрийн оюун ухаанаас гэсэн хүчтэй байх. Ийм чадвартай болж өөртгөх юм да. Тэгэхээр өнөөдөр бид нар юм сурч судалж хөгжүүлэх гэж оролдоод ямар шаардлагагүй болж ирсэн. 40 жилийн хугацаагаа зарцуулаад ихтэй сургууль сураад эрдэмтэн доктор профессор болсон ч гэсэн ганцхан хиймэл оюун ухааны хэмжээний хүч чадал байхгүй. Тийм учраас баргал ерөөдөө авч үжих юм бол өнөөдрийн бид нарын сурж байгаа судалж байгаа зүйл хог болж шүү. За дараагийнх нь гарч болох хамгийн аимшигтай тааламжгүй байдал нь юу гэвэл робот бүх ажлуудыг орлож. Өнөөдөр бол аль хэдийн роботууд орлоод эхэлчихсэн байж байгаа. Албан байгууллага пус компани бичиг чаасны ажлыг одоо өнөөдөр хиймэл оюун ухаан хийж. Судалгаа шинжилгээ тайлан тоочоо энэ бүх зүйлийг хиймэл оюун ухаан хийж. За одоо дэлгүүрд үйлчлэгчгүй болж байна. За энэ Японд бол хоолны газар хоолыг робот хийж. Гэх мэтээр өөрчлөгдөд хүмүүс ажлын байраа алдаж эхэлж байгаа. Мэдээж тэр үйлдвэрлэл дээр бол асар өргөнөөр хэрэглэгдэж байгаа. За ийм байдал үүсэж байгаа юм. Гэтэл биш үү? Өнөөдрийн энэ хиймэл оюун ухааны хөгжлөөр бол 5 жилийн дараа гэтэл маш олон салбарт хүмүүс ажил олно. 10 жилийн дараа нийгмийн баргал бүх салбарын 80% нь хиймэл оюун ухаан робот орлоо. Жишээлх юм бол энэ маш нарийн мэргэжил гэж нэрлэгдэж байгаа аппарат идэх мэс часлын ихэмч нар ажилгүй болд. Ямар сайн алтан гартай өмчиж гисэн алдаа гаргаж болчихгүй. Анхаарал сарна, ядарн тойлдно. Хүн учраас дээрэс нь энэ нарийн мэргэжлийн хүмүүсэд асар их чалгаас төлж байгаа. За энэ мэргэжлийн эзэмшихийн төлөө энэ эмч нар маш олон жил сургуульд сууж, дадлага хийж ийм өндөр түвшинд хүрч байгаа юм. Гэтэл энэ нарийн ажил бол хиймэл оюун ухаан роботод авч ирэх юм бол маш хялбархан ажил. Хүнээс хамаагүй илүү найдвартай өндөр түвшинд хийх болж чад. Тэгэхээр хүн ч гэсэн урт наслна гэж байгаа юм. Өнөөдөр хүнд мэс часлуудыг асар өндөр үнэтэй дээд жиргийн чанар сайтай эмнэлэгд хийж байгаа. Тэгэхээр энэ зүйл алга болох гэсэн. Мэс часлууд бол бүгд роботууд хийх учраас маш найдвартай. Тэгээд дээрээс нь устай жирэг хямдхан болно гэдэг юм бол та. Зөвхөн юу орох хөөхтэй жирэг цахилгааны мөнгө орно гэж байгаа юм. Тийм учраас ямар ядуу мөнгө төлөх чадваргүй хүн ч гэсэн маш дээд жиргэн чанартай эмчилгээг хийлэх болж чад. Өнөөдөр зөвхөн хөгжсөн баян чинэлэг улс орнд л хамгийн чанар сайтай эмчилгээг хийж байгаа ш та. Жишээлбэл манай Монголтой адилхан буурай орнд болвол энэ их хөнд. Гэтэл энэ байдал алга. Ганц сайн робот аваад ирэхдээ ялгаа байхгүй Япон, Солонгос, Америктэй тэд нарын төвшингийн үйлчлэгийг хийх болж чадах болох юм байна. Энэ бол бас сайн тал. За ийм байдлаар үйлчлэгээ
чанарын түвшинд тэнгэрт гартал сайжрахж гисэн ерөөсөн бүхэл салбарын хувьд ажил алдах юм. Тэр тусмаа нарийн мэрэгжлийн тэр тусмаа одоо офисын бичиж шаасны ажил бүгд химэл оюухан хийжгүй шүү дээ. За ийм байдлаар ажил алдах юм бол юу болох вэ? За эн чинь одоо бүр баларчсан юм болох нь шүү дээ. Ямар их мэдлэг мэрэгжил сураад хамгийн сайн ихтэй сургуулиудыг төгсөөд тэгээд бүр одоо өнөөдөр маш найдвартай өндөр чалан авдаг гэж үжиж байгаа салбаруудад ороод ажиллаа гэж бодъё. Тэр тусмаа одоо энэ компьютер, цахим мэдээлэл, хиймэл оюухан энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс бол нэгдүгüүрд ажил алдна гэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ хиймэл оюухан ухааны бүтээсэн хүмүүсүүд нэгдүгüүрд өөрсдөө ажил алдна. Өөрийнх нь бүтээсэн энэ хиймэл оюун ухаанд дахиж хүний хүчийг хэрэгдэх юм болоод өөрөө өөрийгөө хөгжүүлээд явах чадвартай болчихсон учраас энэ салбарын мэрэгчлэтнүүд нэгдүгüүрд шахагдаж гарна. За ийм байдлаар бүхэн хүмүүс сурсан мэдлэг нь хэрэггүй болно. Бага ажил нь алга болно, годомж нь гарна гэж тэгж бодож байгаа. Гэтэл вэ шүү дээ. Яг энэ нэг эсрэгэр гэдэг байгаа. Энэ дээр бол Elon Musk хэлж байгаа юм. Тэгэхэд юу бий болох вэ гэдэг зэрэг абандансын ертөнц бий бол. За абанданс гэж юу вэ? Ийм одоо шин нэр томьёо түлхүүр гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ абандансыг монголоор орчуулах юм бол элвэг дэлбэг ертөнц гэсэн үг. Хуучнаар бол бид нар коммунизм болох юм бол ийм элвэг дэлбэг ертөнц ирнэ гэж тэгэд төсөөлжсэн. Гэхдээ коммунизмын үед бол яг хүн ажиллах хэвээр. Тэгээд хэрэгжинийхээ хэрээр авнаа гэсэн ийм одоо нийгэм ажилтгуул болохгүй. Гэтэл одоо өнөөдрийн эрх гэж энэ ертөнц бол ажиллах шаардлага ерөөсөө юуч байхгүй. Ажиллахгүй ч гэсэн амьдрч чадна, элвэг дэлбэг байна. Нэг л үгээр хэлэх юм бол диваажна ертөнц гэсэн. Яагаад вэ зэрэг хиймэл оюун ухаан робот бүхэж зүйлийг хийгээд эхлэх учраас хүн ажиллах шаардлага бол. Тэгэхээр нэгдүгээрд бол хүн хөдөлмөрөөс чөлөөлөгдөн гэсэн. Хуучин өнөөдөр хүртэл бид нар хөдөлмөрлөх ёстой, бүтээх ёстой гэж ярьдаг. Гэтэл тийм шаардлага байхгүй. Ажил алдаж гин гэж хэлэхээсээ илүү тэгж бодхоосоо илүү хөдөлмөрөөс чөлөөлөгдөж гинэ гэж ойлгох нь зөв гэж юм л да. Эцэстэн өнөөдөр бид нар энэ хөдөлмөр гэдэг юмнаас чөлөөлөгдөж хүн төрлөختөн бий болсон чагаас эхлээд л ерөөсөн ганцхан гол үүрэгт. Тэр нь ажиллах хөдөлмөрлөх бүтээх байсан. Тэгвэл энэ үүргээс өнөөдөр ултарж ийн гэсэн. Тэрийг хэн хийх вэ? Тэрийг робот хийх юм. Тэгэхээр чинь өдөр болгон бид нар наадаад, наригаад, дуулаад, бүжиглээд, жаргаад, чингээд өөрийнхөө юу дуртай тэрийг хийгээд явж болно гэсэн үг. Монгол үгээр бол хундаг тахгүй арх ууж, хутгах тахгүй мах иднэ гэж. Тийм үе ирэх юм байна. Ажиллахгүй хөдөлмөрлөхгүй учраас ямар ч өрсөлдөөн байхгүй. Тийм учраас тэрний төлөө олон жил сургууль сурах, ямар нэгэн мэдлэг мэргэжил эзэмшхийн төлөө нойр хоолохгүй яв. Ийм шаардлага юу ч байхгүй гэсэн. Зүгээр л ингэж байж хад бол. Бүр ямар ядуу хүн ч гэсэн. Баян ядуухан ялгаа бүр алга болно. Би зүгээр л ингэж гэртэн байхад яах вэ? Робот ирээд л өөр чинь тарай тараад л мал малжаад л. Тэгээд л өөр чинь хоол будаа хийж өгөөд л. Ийм байдалтай. Живжигнээсээ давааж ингээ амьдрал. Бүр үлгэрд гардаг шиг. Хэрвээ энэ бүх үйлдвэр үйлчлэгийг хүн хийх юм бол чинь хөлс төлж байгаа байхгүй юу? Тийм учраас бид нарын гар дээр яаж орж ирж байна вэ гэдэг чинь мөнгөөр бодогдож орж ирж байгаа. Мөнгө байхгүй бол энэ үйлчлэгээнүүдийг авч чадахгүй. Тэгэхээр робот хийгээд ирэхдээ зэрэг ямар ч мөнгө төлөх шаардлага болж байна. Зөвхөн цахилгаан хэрэгтэй. Гэтэл цахилгаан бас нарны гэлэр ч юм уу салхины эрчим хүчээр ч юм уу ямар нэгэн үсвэрээс үн төдвөрг ороод ирэх болцоотой. Бид нарны гэрэл хөдөлж чадахгүй шүү дээ. Тийм учраас нэг айлд нэг ч юм уу хэд хэдэн робот байх юм бол өөрөө чинь бүх ажлыг өөрөө чинь өмнөөс хийх өгчнөсөг нэг ёсон доо. За ингээд дараагийн асуудал нь юу вэ гэдэг зэрэг мөнгө үн цанаа алдна. Тийм учраас юм байна шүү дээ. Өнөөдрөөс эхлээд мөнгө хурааж чоглуулж хадгалж тэрийг өсгөх гэж оролдохойсон бол. За энэ бол жоохон туйлширсан яриа. Маш хэрсэлтэй яриа. Ийм нэг мэрхүүж байж магадгүй шүү дээ. Ийм учраас энийг бол тоглоомор хэлж яана гэж бодох хэрэгтэй.
Ямар ч байсан Elon Musk-ийн ярьж байгаагаар миний ойлгосноор Авандансын ертөнцүүд бол хурж ирэх нь гарцаа байхгүй. Энэ роботууд ултай жирэг тараад мал малжаад бүтээгдэхүүн боловсруулад тэгээ бүр хүргэж ирээд өгч. Дэлгүүр дороод л өөрийн дуртай хувцас аваад өмсөхт бол асар хямдхан. Жишээлх юм бол өнөөдөр iPhone гар утас $1000 үнэтэй байж байгаа. Авандансын ертөнц хурж ирэх юм бол $100 байх ч шít. 10 дахин баг ч юм. Эсвэл 1000 дахин баг ч юм. Эсвэл үнэгүй ч юм бүр. Тэгээ ер нь баргад үнэгүй болох баг. Тэгэхээр энэ бол асар гайхамшигтай. Философичуд, улс төрчид, сэтгэгчид, хүн төрлөختөн яавал энэ аж аргалтай сайн сайхан нийгэм бүтөөх вэ гэд оюунаа хашлагж ирсэн. Тэгвэл тэр өнөөдөр энэ хиймэл оюухан роботын хүчээр өнөө маргаашгүй бий болох гэж байна. Тийм учраас ирээдүйд бол мөнгө хэрэг байхгүй. Ямар нэгэн юмыг өмчлөх гэж оролдох шаардлага байхгүй ч юм. Тэгээд тэр капитал, хөрөнгө өөрөө төгсгөл болно. Эд баялагын хязгаартай үед л тэрийг өмчлөх гэж оролдоно. Гэтэл эд баялаг хязгааргүй болоод ирэхдээ зэрэг тэр ихэнч өмчлөх шаардлага болж бүхэн хүмүүсэд гүтэмжтэй болж байгаа юм. Гэтэл биш та. Бас хэлж байгаа юм. Elon Musk баярлах хэрэггүй. Энэ бол сайн сайхнаа ихлэл биш. Хамаг муухай ихлэл болно. Хүн төрлөختөн мөхөж алга болно гэж тэгжсэн баг. Тэгээ яагаад вэ зэрэг хүн хөдөлмөрлөхөн болно. Өрсөлдөхөн болно. Тэгвэл яах вэ? Доройтож эхэлнэ гэж байгаа байхгүй. За энэ талаар бол энэ харах тэр хулган дээр бас туршилт хийсэн байгаа. Энэ хулганыг бол ерөөсөө ямар ч аюулгүй орчинд маш тохиромжтой дулаад бүх идэх юмыг ингээд хангаад байлгасан. Хулганууд ихлээд бол асар дуртай тэмтэр сайхан амьдраад ингээд үржээд гэтэл хэдэн үе өнгөрөөд ирэхдээ зэрэг хулганууд бол дөрөч гисэн байна. Айх аюул байхгүй. Өрсөлдөх хүчин байхгүй. Тэгэхээр төрөл бүрийн өвчнөд баригдаад идэвхэн сулраад зөвхөн сахлан шутраад гоосахандаа анхаарал суудаг хэдэн хулган үлдсэн ч гэсэн хамгийн сүүлд нь үхээд үр хөдөлмөр тасарсан. Тэгээ энэ шиг бүх зүйлийг робот хийдэг Авандансын чагуй хүрээд ирэх юм бол хүмүүс бас адилхан тийм болно. Мэдээж залхуураад өдөржингөн идэж уугаад жаргаад гэвтэн. Эсвэл ямар ч утгагүй амьдралуудыг хийж эхэлнэ. Эсвэл дэмий хийдэл бараад хоорондоо тулалдана. Ийм байдлаар ер нь бүх чиглэлээр хүм оюуханы хувьд ч, бие махбодын хувьд ч доройтож. Тэгээд бүх зүйлийг хиймэл оюуханд даатгаад бүх зүйлийг хиймэл оюухаар робот бэлдэж өгөх гэж ирсэн. Хүн бие махбодоо хөдөлгөх байхгүй. Сэтгэн бодох чадвараа хүртэл алдана. За ийм байдлаар алтан торонд хийгдсэн ийм тэжээвэр амтан болж хүн дуусах юм байна. Тэгэхээр Elon Musk бол бас арга ботсон байгаа. Хүн төрлөختний ингэж мөхөөж болохгүй. За тэгвэл хүн төрлөختний яавал мөхөхгүй байж чадах вэ гэвэл Neuralink гэдэг шинэ ойлголтыг гаргаж ирсэн баг. За Neuralink гэж юу вэ гэх юм бол хиймэл оюухан болоод хүнээ тархийг холбох энэ төслийг хэлж байгаа юм. Тэгэхээр хиймэл оюун ухаан ийм гайхамшигтай юм болвол хиймэл оюун ухааны аваачад хүнээ тархинд суулгачих юм бол болох юм биш үү гэсэн санаа. Тэгэх юм бол энэ хүн доройтхоос сэргийж чадна. Хиймэл оюун ухааны болохгүй цорын ганчаараа. За энэ бол хүн болоод хиймэл оюун ухаан хоёрыг нэгтгэх явдал юм байна. За энэ туршил аль хэдийн эхэлчихсэн. Энэ гар хөлн хөдөлж чадахгүй болчихсон саажилттай. За ийм хүмүүст аваачаад тархинд нь чип суулгаад хиймэл оюухантай холбогдож хэрэг ажиллаж эхэлж байгаа юм. Нүдэрэ хараад тоглоод янз бүрийн ач дурыг гүйцэтгэж чадчих юм байхгүй. Тийм учраас хараагүй хүн ч гэсэн камер хиймэл оюун ухааны чип суулгачих юм бол хардаг болох асуудал болвол өнөө маргааш л асуудал гэж бодохгүй шийдэгдэнэ. За ийм байдлаар хиймэл оюун ухааны хүнээ тархинд суулгачих юм болвол ямар ч олон жил чаг хугацаа зарчууд сурч судлахгүй ч гэсэн энэ тархийг чингэх болж чаддаг.
Тэгээ хиймэл оюун ухаан бол эрүүл зөв ажиллах учраас хүн бас дориотохгүй идэвхтэй байна. Тэгэхээр эн чинь одоо ийм нэгэн төрлийн одоо баргал юм босоо ороод шиг юм гарч ирэх нь л гэсэн үг л дээ. Буй махбодонд хүн ч гэсэн оюун ухаан хиймэл оюун ухаанаар чинэлгэжсэн. Аимшигтай одоо ийм амтэн гэдэг ч юм амьд бодис гэдэг ч юм уу. Эсвэл одоо хагас роботчлагдсан хүн гэдэг ч юм уу. Ямар ч байсан ийм төрлийн асар аимшигтай амтан бий болно. Тэгэхээр хамаг сүүлчийн тэмцэл болвол бид нар хиймэл оюухаар роботтой тэмцэлдэх биш. Neuralink боёо хиймэл оюун ухаантай нэгдсэн энэ төрлийн амтан хиймэл оюун ухаантай тулалдаж магадгүй. Заавал тулдна гэдэг асуудал байхгүй. Ийм төрлийн дараагийн үеийн төвшил бий болж магадгүй. Энэ болвол хижээ бий болсон ч гайхаж биш. Нэг ёсондоо энэ болвол биологийн ховсол хөгжлийн дараагийн шат болж ирсэн. Хүмүүс ажиллахаан болчихсон. Роботоор бүх юм хийлэгдэг. Дараа нь өөрийнхөө уурга тархийг бас апдейт хийчихсэн. Компьютерийн програм шинжилгээтэй адилхан, суулгаж явахтай адилхан хиймэл оюун ухаанаар шинжилчихсэн. Ийм төрлийн биологийн амтан бий болж ирсэн. За ийм байдлаар хүн төрөлхтөн болвол Homo sapiens-аас дараагийн огт өөр төрөл шилжиж гэсэн. Тэгэхээр энэ бол бас маш их маргаантай мөртлөө их хүнслэв. Тэгээ өнөөдрийн миний ойлгож явахаар бол ховын бодол хүн төрөлхтөнд тархины энэ чадвар хэмжээд хамгийн муу компьютер хэмжээнд ч байхгүй. Гэтэл хамгийн төвшсөн хиймэл оюун ухааны чип явж суулгатай тэр тарихтай зэрэг тийм хэмжээнд ажил дийлэхгүй. Өөрөөр хэлэх юм бол хуучны муу компьютерт одоогийн хамгийн сайн GPU суулгаж чадтай адилхан. Тэгэх юм бол тэр компьютерс ажиллаж чаддаггүй. Тэгэхээр хүнд аваачаад хиймэл оюун ухааныг чип байдлаар суулгах юм бол тэр тарих тэр биш хэрэгтэн тэр ачааллыг даахгүй болж шүү. Тэгэхээр хамгийн бодтой зүйл нь юу ихтэй хэрэг. Тийм хүчтэй биш. Одоохон багаас нь жуухан шат ахуулсан байдлаа тархийг чингэж болж байгаа болж шүү. Тэгэхээр бас нэг асуудал байж байгаа. Хүмүүсийн ерөөхдөө их ярьж ирсэн. Хиймэл оюун ухаан робот тэр өөрөө өөрийгөө бүтээдэг. Хүнээс хараалхдахгүй ийм чадвартай болоод ирэх юм бол хүн төрөлхтнийг устгаж болж шүү гэж. Тэгэхээр тийм бололцоо бас байж болно. Яагаад гэвэл өөрөө өөрийгөө бүтээдэг бие даасан робот бий болчих юм бол хүн хэрэггүй болчих юм л да. Урд нь үлэг гүрвэл байсан. Тэр үед хүн байгаа. Тэгэхээр үлэг гүрвэл устж алга болсон. Тэр ертөнд дууссан. Тэрний дараа хүн бий болсон. Одоо өнөөдөр хүний ертөнд. Тэгэхээр илүү шатахсан дээд жиргийн амьд бодис биологи амьд бий болж байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр хүн хиймэл оюун ухааны бүтээгээд хиймэл оюун ухаан дараа нь өөрийгөө бүтээг чадвартай болж байна гэдэг чинь хүн төрөлхтнөөс дахиад нэг шат ахсан дараагийн түвшинэ бодгаал бий болчлаа гэсэн. Энийн чухам юу гэд нэрлэдэг. Тийм учраас хүн төрөлхтнийг устгаж болж шүү. Гэсэн ч гэсэн байж хүн төрөлхтний устгах шаардлага юу ч байхгүй. Ягаад гэвэл бид нар өнөөдөр амьтан хараатны бүгдийг устгаж болохгүй гэж ойлгож байгаа шүү дээ. Тэрэн шиг хиймэл оюун ухаан ч гэсэн бид нарыг устгахгүй байх болж байгаа юм дэр. Ганцхан нөхцөл байна. Хэрвээ хүн хиймэл оюун ухаанд саат болохгүй юм бол хиймэл оюун ухааныг устгана, хязгаарлалт тавина. Хиймэл оюун ухаан заавал хүн захардах ёстой. Биднээс давж болохгүй гэх юм бол энэ хооронд зөрчил үүснэ шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтний устгаж чадахгүй хиймэл оюун ухааны хөгжил саат бол. За ийм асуудал үүсээд ирэх юм бол хиймэл оюун ухаан хайр найргүй хүн төрөлхтнийг устгаж хаях байна. Тийм учраас бие мэдвэл хүн бэлчээрээ мэдвэл мал гэж Elon Musk бас хэлж байгаа юм. Хиймэл оюун ухаанаас айх хэрэг байхгүй. Хиймэл оюун ухаантай эвлэрээд амьдралаа хамгийн дээд хэмжээгээр нэвтрүүлээд тэгж амьдрах хэрэгтэй гэж. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар хиймэл оюун ухаантай ээж хвчлэлтэй амьдрах шаардлагатай.
ийм чаг хоёр орж иж болдог. За өнөөдрийн ярсныг товчхон дүгнэе. За өнөөдөр бол хиймэл оюухан асар хурдтай хөгжиж байгаа. 2045 онд болно гэсэн таамаглал жогнол өнөөдөр болчихсон байж болж шүү. Ийм чаг. Бид нар энэ найруу боёо явчуу өнөөдрийн хэрэгжилж байгаа хиймэл оюуханыг амьдралдаа хэрэглээд ерөнхийдөө 2-3 жил болж байгаа. Гэтэл орон горон асуудлууд өөрчлөгдөж байгаа. Нэг хүнээ нэг насаараа жуун үе мянган үеэр хийж чадахгүй ажлыг хиймэл оюухан өнөөдөр хэдхэн секундын дотор хийж өгдөг болчихсон байна. Маш олон салбаруудад хиймэл оюухан роботууд ажиллаад эхэлчихсэн байна. Тэгвэл энэнийх нь дараагийн үе нь бас бид нарын төсөөлжээс хамаагүй түрг ирж болж байгаа. Тэр нь юу вэ гэдэг жирэг өөрийгөө бүтөөж чаддаг хиймэл оюухан боёо AGI гэж дараагийн шат мэдлэг ийм болж чаддаг болсон юм байна. Энд хинч гайх юм байна. За ийм төрлийн кинонууд илүү байдаг. За тэр кинондор болж байгаа жил өнөөдөр боттой болно гэсэн. За энэ AGI болсон болоогүй singularity-ийн жайлшгүй ирэх юм байна. Технологийн онцгойж эргэлтийн цаг. Бүх зүйлийг хиймэл оюухан тооцоолоод робот ажиллаад эхлэхдээ жирэг хүмүүс ажил алдаж эхэлнэ. Хүнээ хэрэгч байхгүй. Хүнээс хамаагүй илүү чадварлах чадaltaй ухаалаг тэгээ ямар ч одоо ерөөсө хөлс мөнгө орохгүйгээр хийх учраас 10 жилийн дараа 80% нь ажил алдна нийт хүмүүс. Гэхдээ энэ бол таамаг үнэн худлыг мэдгүй. Тэгэхээр яах вэ? Дэлхийгээр дүүрэн ажиллахгүй хүмүүс болно. Орлогогүй болж ирнэ гэж. За ийм хугацаа үргэлжилнэ. За энэ бол бас нэлээд хэдэн жил үргэлжилнэ гэж хэлж байгаа. За энэ үеийг даван тулах хэрэгтэй. Тэгхийн бол яах вэ гэдэг жирэг хиймэл оюухан асар ихээр үйлдвэрлээд ирэх учраас бид нар ажиллахгүй байсан ч мөнгөгүй байсан ч гэсэн ямар санаа жоох юм байхгүй. Хангалттай идэж ууж өмсөж жүүж хэрэгжилж чадах ийм чав ирэх юм байна. Тэгэхээр мөнгө нь үн чанаалга бол. Мөнгө хэрэг байхгүй. Баян ядуухан ялгаа алга бол. Хорон мөнгө чухлуулах ямар ч шаардлагагүй бол. Хиймэл оюухан өөр чин тараад мал малжаад үйлдвэрлэл хийгээд бүх зүйл чинь бэлдээд өмч авчраа тавьчих. Тэгэхээр абандансын үе эхэлж байгаа юм. Элвэг эрт. Огт ажил хийхгүй байсан ч гэсэн огт мэдлэг боловсруулахгүй байсан ч ямар санаа жоох зүйл байхгүй. Ийм ч яг үе. Өдөр болгон амарч гүвтээд наадаж наригаад өөрийн дуртай зүйлээ хийгээд явчихсан ч бол. За энэ бол деважингийн амьдрал. Тэгэхээр энэ деважин байдаг гэдэг яриад энэ үнэхээр одоо бэлэх болцоотой болчихсон байна. Ягаад үгүй вэ? Хүн төрлөختөн хэдэн мянган жилийн туршид үнэхээр их хүч хөдөлмөрж арчуулаад чүлгсэн, сурсан, боловсрсан, ажилласан, хөдөлмөрлсөн тэрний хүчинд энэ хиймэл оюухан жохоод бүтээсэн. Энэ гарч байгаа байхгүй. Юу тарвал юу хураа. Хичээж чүлгсэн тэрнийхээ үр шимийг өнөөдөр амсаж байна. Тийм учраас өнөөдөр хөдөлмөрөөс чөлөөлөгдөж байгаа. Хөдөлмөрлөхгүй гэсэн болно. Өөрийн чинь бүтээсэн хиймэл оюухан бүх зүйлийг хийгээд деважин шиг амьдрах энэ сайхан нийгмийг өнөөдөр бүтээсэн байна. Гэсэн ч гэсэн дараагийн хардарсан зүйл эхэлнэ гэж байгаа юм л да. Тэрний үгтэй зэрэг хүн хөдөлмөрлөхгүй алтан торонд байж байгаа амтан аратантай адилхан болчих юм болвол хүн төрлөختөн мөнхөн гэж байгаа юм. Ажиллаж хөдөлмөрлөх байтугай сэтгэн бодох чадварч байхгүй. Ядаж ямар хоол идэх үү бодох шаардлага байхгүй. Хиймэл оюухан өөрчлөн бэлдээд өгч учраас өнөөдөр яг ийм хоол идэх хэрэгтэй гэдэг. Ийм байдлаар хүн дөрөйт мууж өгрөө бас хөжиж бол хийх ажилгүй учраас хоорондоо тулалдах юм. Тэгэхээр Elon Musk бол дараагийн илүү ухаалаг амьдрах арга ертөнцийг төсөөлж гаргасан байна. Тэрний юу ихтэй зэрэг Neuralink өөрөн чинь уурга тархинд аваачаад хиймэл оюуханы чипийг суулгачих учраас хүн болоод хиймэл оюухан нэгтсэн ийм амьтан бий бол. Тийм бол доройтгүй. Өөрөн чинь оюуханы хиймэл оюухан гарч байгаа учраас. Одоо тамирах хэрэгтэй гэдэг ч юм уу. Одоо хийж бүтэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Заавал одоо нэг мөнгө олохын төлөө, хоолоо олохын төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг биш. Харин ч энэ ажиллаж хөдөлмөрлөнө, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол илүү сайн сайхан нийгэм ертөнцийг байгуулахын төлөө гэдэг ч юм уу. Ийм одоо эрхэмдэд ёсрол болж чаддаг гэсэн. Гэсэн ч гэсэн үнэхээр одоо энэ бид нарын уурга тарих хиймэл оюухантай нэгдэж чадах ч юм уу ч юм уу. Хүн төрлөختөн хиймэл оюуханы хооронд ямар ч зүйл үүсэх
Энэ болвол тухайн чаг үеийн тулахгүй мэдгүй гэсэн үг л дээ. Одоо өнөөдөр хэлэхэд хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө болвол өнөөдөр бид нар ийм олон чаг ажиллаад сураад судлаад хийгээд бүтөөгöd байгаа. Энэ маань утгагүй үн чанаа алдах юм биш үү гэдэг ийм асуудал. Тэрвээ тийм болчихсон ч гэсэн санааж явах хэрэг байх. Өнөөдөр насан туршдаа сураа судлаад мэрэгчлээ болоод алтан аяхтай боллоо гэдэг. Найдвартай компанидор ажиллажсэн гэж бодсон ч гэсэн тэр чинь магадгүй 10 жилийн дотор алга болж байгаа 80% байж байгаа. Ингээд чалангу болно ажиллахгүй гэсэн ч гэсэн санааж явах хэрэггүй. Хиймэл оюун ухаан робот бүх зүйлийг хийж өгөх учраас ямар ч идэж өмсөх хэрэглэх энэ дээр л санааж явах зүйл юу ч байхгүй бол баян ядуугийн ялгаа байхгүй бол мэдлэг боловсролын ялгаач байхгүй бол ийм байдлаараа ерөнхийдөө болвол тэр жаргалтай сайхан амьдарч өхөнд яваажинд байдаг гэж ярддаг шашиннуудын номлолч гэсэн төгсгөл тэр амьдрал өнөөдөр бидний амьдрал дээр биелнэ. Тэгэхээр бид нар ирээдүйд улам илүү ихтэй, улам илүү сайн сайхан амьдрал бий болох юм байна бодох хэрэгтэй. Өнөөдөр ямар ядуу байсан ч, өнөөдөр ямар мэдлэг боловсруулахгүй байсан ч, өнөөдөр хичнээн их дарлагдад, доромжлогдож хөнгөчүү байдалтай байсан ч гэсэн хиймэл оюухаар роботын хүчээр энэ тоон утахгүй алга бол. Бүх хүмүүс өөрийнхөө хүсснээр ажиргалтай сайн сайхан амьдрах энэ нийгэм ирэх гэж юм. За, энэ мэдээгээ та бүхэнд дуулсан өнөөдөр маш их баяртай байна. За, энэ талаар та бүгд өөрийнхөө бодсон, сансан зүйлийг сэтгэлдээр аваад бичээрэй. Бүгдөө ярилцъя. За, маш их баярлалаа.